Дэлхий дээр янз бүрийн арьс өнг хэл яриатай 6 тэрбум гаруй хүн амьдарч байна. Бид өөрсдийгөө төрөөд өсөөд хөксрөх хүртэл 70 орчим жилийн дотор амьдарч буй мэддэг. Бид эцэг их өвөг дээдсийн удамшлын үр дүнд төрж хэдэн сая жилийг туулж ирсэн байна. Та өнөөдөр оршин байгаа өвөг дээдсийн удмын гинжин хэлхээний нэг л үзүүлээ. Та болон таны өвөг дээдс эндээс ихтэй. Энэ бол эрч арга. Эрч арга цэгнээс бага хэмжээтэйч орчлон ертөнц бүрэлдэн бий болгох мэдээллийг агуулсан бидний эхлэл. 14 тэрбум жилийн тэртет эрч арга окторгуу засагдж агшин зуурт кварк бүрэлдэж электрон, нейтрон цаашлаад атом үүсч ус төрөгч, гэл гэх мэтлэнгээр галактик, хот гарагсыг үүсгэх элементүүд бүхий ман тогтжээ. Сүүн зам галактикийн хуйлрал бүрэлдэж манай нарны аймаг үссэн. Дэлхий гариг минь үүсэх хөврөл явагдсан. Гаргуулын мөргөлдөөний нөлөөгөөр сар дэлхийн таталцалд орж бий боллоо. Дэлхий халуун хаалмиг чулуулаг бүхий бөмбөрцөг боллоо. Энэ цаг үед эрч аргын шинэ мэдээлэл бүхий долгион засагдж амьд ертөнцийг бий болгох квантын шилжилт хийлээ. Ус дэлхий дээр бүрэлдэж эхэллээ. Дэлхийн 90 гаруй хувь нь усаар бүрхэгдэж гадарга нь хатуурлаа. Усанд нэгист бактериуд бий болж фотосинтезлэх ажиллагаа явагдсанаар хүчил төрөгч бий болж эхэллээ. Хүчтэй мөслөг явагдаж дэлхий бүхлээрээ мөсөн мөрхүүлд орж анги бичгийг төлөвлөө. Дэлхийн маанд идэвхжиж галт уулс сэргэж хүлэмжийн хийн ялгарл нэмэгдснээр дулаарлал явагдаж мөс хайлж эхэллээ. Олон эст биетүүд үүслээ. Агаар мандал далай хүчил төрөгчөөр баялаг боллоо. Агаар цэвэршиж далай тонлог болж дэлхий маань 3 тэрбум жилийн настай цэнгэр гараг болон ойрлаа. Дэлхийн хуурай газар ургамлаар бүрхэгдлээ. Хуурай газрын хатангийн шилжилт хөдлөн явагдаж орчин цагийн тэвүүд үргэлжлээ. Далайн аймгийн төрөл нэмэгдэж анхны үе танил үүслээ. Далайн аймгад хуурай газар руу шилжин амьдрах болсон. Аваргандын эрен үе үргэлжилсээр сүүлдод дэлхийд унснаар аваргандад устлаа. Дэлхий дахин сэргэж эхэллээ. Олон зүйл төрөл амьтад бий болсны дотор сармагчин мөн үүслээ. Эрч аргын дахин шинжиллийн долгион засагдж оюун ухаан тамхиныг бий болгох квантын шилжилт эхэллээ. Хүн гал чулуун дэсгийг эзэмшиж 70 мянган жилийн тэртегээс хамтын зохион байгуулалтаа амьдрах боллоо. Газар тариалан эрхэлж эхэллээ. Пирамидыг барьж байгууллаа. Шинжлэх ухааны урсгалыг эхлэж үйлдвэржилтийн урсгалыг эвдэж анхны онгоцоо нисгэж
сансрын хөлөг хооргох зэргээр өнөөдрийн бидний мэдих хөгжлийн түвшинд хүрээд байна. Өө дээдс минь олон зуун жилийг дуулан явсаар таныг төрүүлсэн бөгөөд та ч гэсэн өөрийн хөх хөгмаа үлдээх хариун үүргийг хүлээж байгаа билээ. Энэ цаг үеэс хүн төрөлхтний хөгжлийн шин 900 эхэлж байгаа бөгөөд хүний оюун санааны хүнсрийг дээшлүүлэх квантын шилжилт хийгдэж байна.